За бүгд нь Modes Academy онлайн одоо анги эхэлж байгаа өдрийн мэндийг хүргье. За тэгээд бид нэр 2 хоног хойшлуулсан байсан. За өнөөдрөөс ингээд та бүхэнд Modes Academy за ямар хөтөлбөр орох, за та бүхэнд ямар хичээл заах, дээр нь бид нар хийм бэ гэдэг талаараас өөрсдөө танилцуулсан одоо дээр хаа гэдэг үүднээс өнөөдөр бол танилцуулах бичлэг одоо хийгээд зориод байж гин. За тэгээд өнөөдөр одоо манай Modes Academy багш Хатын Эрдэнэ хажуу зогсож байна. За мөн одоо бэлгүү миний би өөрөө зогсож байна. За тэгээд Modes Academy маань 2019 онд байгуулагдсан. За өдгөө бараг 7 жил болчихлоо тийм ээ. За бас дунд нь 2 жил завсарсны одоо дараа за энэ одоо 2025 оны яг сүүлээр бид нар дахин үйл ажиллагаа цоошин хөтөлбөртөөр явуулж мөн дээр нь онлайн классыг бас нэмж явуулсан байгаа одоо эхлүүлж байгаа. Тэгээд яг энэ онлайн классыг хамгийн анхны сурагч болж байгаа та бүхэнд маш их талархаж байгаагаас илэрхийлж байна. За тэгээд өдийг хүртэл бид нэр нийт 1300 за одоо бараг бэлдэж байгаа нийлээд бараг 1400 гаруй хүүхэд бэлдсэн байна. За маш амжилттай явж байгаа одоо охин залуучууд бас байгаа. За мөн одоо тэмцээн уралдаанд явж байгаа охин залуучууд байгаа. За мөн амжилттай явах гэж байгаа ирээдүйдээ зөндөө гой модельүүд одоо манад одоо ингэ сурж хүмүүжж байгаа. За тэгээ одоогийн байдлаар бид нэр за бас нэг юм өөр хитэн юм хөтөлбөр гаргасан байгаа. Тэрний үгээр сар болгон бид нэр за фото болон за тайзны за тэгээд инфлюенсер гэсэн юм ангиллууд дээр кастинг зарлаж байгаа. Кастинг гэдэг нь сонгон шалгуулалт гэсэн үг. Одоо модель сонгон шалгуулалт. За энэ дээр бид нар цаардаа нэг удаа хагасаа мөцөнд 2 хоног өглөө 10-аас орой 9 хүртэл сонгон шалгуулалт зарладаг. За энэ маань яг ямар учиртай сонгон шалгуулалт вэ гэх юм бол за бид нар яг модель болж чадах одоо охид залуучуудыг сонгоод за тэгээд 2 сая төгрөгийн өртөг бүхий сургалтыг өөрсдөө гарчлан одоо бүр ингэж сургаж бэлддэг байгаа. Тэгэхээр яг энэ охид залуучуудыгаа бид нэр гадагшаа одоо загварын агент руу зуучлах, за эндээ одны танд болгох, эндээ инфлюенсер болгох, илүү өөрсдийг хөгжүүлэх зорилгоор ингэж явж байгаа. За тэгээд тэр хүмүүсийн зорилго нь юу гэх юм бол өөр одоо ирээдүйн болсон дүүнерт та үлгэр дуурайл болох ийм гоё одоо цоо шин мэдлэгтэй, мэдээлэлтэй, боловсралтай, чадвартай, гоо зүйтэй модулууд болгож гаргахын тулд одоо ингэж хийж байгаа. За мөн бид нар үндсэн анги байгаа. Сарын 500 мянга гэдэг үндсэн алхаа, зураг авалт, фото заадаг одоо ийм анги байж байгаа. За 3 дугаарт мастер класс гэдэг одоо бид нар ангитай. Тэр нь бас тусдаа нэг одоо 8-аас 10 хүнд бүр илүү нөгөө нэг entrepreneurship гэдэг хөтөлбөртэй. За ийм одоо анги байгаа. Тэр нь тусдаа маш хүнтэй 3 сая төгрөгийн өртөгтэй тийм одоо сургалт байдаг. За ингээд одооний анги бол онлайн класс гэдэг анги байгаа. За бид нар 1 сарын хөтөлбөрөөр 1 хүнд 20 мянган төгрөгөөр одоо гэж санал болгож байгаа. Тэгээ та бүхэн маань энэ хичээлийг хамтдаа үзэх болсонд бас ингээд гүнээ талархал илэрхийлье. За ингээд бүгдээрээ яг цаашдаа дараа хичээл ямар хичээл орох хэвээр бид нар юу бэлдэх хэвээр гэдгийг одоо хатнаа багш бит хоёр та бүхэнд бас ярьж зааж өгнө. Тэгээ та бүхэн маань чадан ядан одоо гэртээ байна уу, ажил дээрээ байна уу те. За боломжоор яг загварын академид одоо ирж суралцж байгаа мэтэр бас өөрсдийнх одоо гоо зүйл анхаарад, бэлтгэл дээр анхаарад плаж болгон одоо хэрэгтэй хувцас бэлдсэн бас зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгэхээр манай хатнаа багшаас өөрийгөө бас танилцуулнахаа. За сайн бацгаана уу. Загварын тайзны алхааны хичээл орох багш Хатын Эрдэнэ байна. За миний хувьд гэх юм бол цайзан дээр хэрхэн алхах уу, өсгөөдөө гутал дээр хэрхэн алхах уу, за хөлийн тавилтын дасгалууд, мөрний дасгалууд, за тайзан дээр ямар поз авах уу, зураг авалтан дээр ямар поз авах уу зэрэг хичээлүүдийг орох байгаа. За бэлдэх хувцсыг хэлээд өгөх юм бол хамгийн гол нь хатуу устаа гутал хэрэгтэй. За эмэгтэйчүүд маань бол өсгөөдөө гутал өмсвөл зүгээр байдаг. За анх өмсч байгаа бол нэг 5-аас 6 см-аас өмсөд эхлүүл зүгээр. Тэгээд өсгөөдөө гутлан дээр хүний алхаа яг илүү цэгцэгч ирдэг учраас илүү засгад хүртэл өөрийгөө амар байдаг. Эмэгтэйчүүдийн маань хувьд бас хатуу уултай гутал. За биеийн галбараа өөрөө хараад засах учраас бариу хувцас зүгээр байдаг. Эрэгтэйчүүдийн маань хувьд гэх юм бол нарийн мейк подолог хар бэрэг байвал илүү тохиромжтой. За тэгээд бидний хичээл 1-р, 3-р, 5-р гэсэн одоо өдрүүдэд 20 хичээлийн бичлэг орно. За энэ үйл та бүхэн маань одоо бэлэн байж болно. За эсвэл дараа нь бичлэгээ бас завтай үед үзээд өөрийгөө одоо бас бэлдэж давтаж болно. За мөн дээр нь яг алхаа зураг авалтын хичээл орохоос гадна мөн миний бие одоо хууны хөгжлийн талаарх лекцүүд та бүхэнтэй бас орно. За мөн бас лайваар бид нэр хамтдаа бас ярилцаж
За асуух зүйлээ бас асуугаад ингээд явнаа. За дунд нь техникийн сал гарчихгүй бол тийм ээ. Тий. За тийм найдаж байна. За тэгээд бид маш гоё хөтөлбөрүүдийг бас бэлдсэн байгаа. Тэгээд тухайн үед нь бүгдээрээ ороод дараа хичээлээ бас ингээд судлаад сонирхоод өөрийгөө хөгжүүлээд явъя. Гэхдээ мэдээж нөгөө нэг яг танхимын хичээл орж байгаа шиг бүр 1 цаг 30 минут ч юм уу 2 цагийн турш та нартай ингээд тийм удаан бичлэг одоо үзүүлнэ гэж байхгүй. За яг тодорхой заах зүйлсүүдэд заагаад за үүнийг тэдэн минут хийгээрэй гэдэг одоо ийм одоо зааварчилгаатай явагдана. Тэгэхээр тэр одоо манай хөтөлбөрийн бичлэгүүдийг бас та бүхэн бас ойлгож үзнэ хаа гэж бодож байна. Тэгэхгүй бол 1 цагийн турш ингээд алхуулаад байгаадах одоо тийм боломж бол байхгүй. Тэр маш удаан бичлэг бол хүн үзэж гисэн хэцүү. Тэгээд яг бит хоёр заахтаа хоёр эрэгтэй эмэгтэй модельтэй хамтдаа заагаад бас явнаа. За ингээд бас нэг бидэрт яг өнөөдөр бас ярилцсан бас юм байгаа. Тэрний юу гэхээр яг онлайн хичээлээ бас зааж байгаа дараа нэг өдөрлөг зохион байгуулад та бүхэнд нэг мөсөн гоё жигдэлж тийм ээ. За гар хөл одоо алхаа гიშгэ, фооз авах бүх тал дээр бас гоё жигдэлж өгөх юм одоо уулзалтыг зохион байгуулъя гэж бас бид нар ярилцж байгаа. Тэгээ үүнийг бас явандаа бид нар яг онлайн хичээлийнхэн дундуураас яг шийдэл төрчүүл бид нараас та бүхэндээс хилэн дуулгана. Тэгэхээр яг төгсөлт дээр бүгдээрээ хамтдаа уулзаад нэг өдөр work game нээлттэй хичээл оруулах зүгээр юм аа гэж бас ярилцж байгаа шүү. Тэгээд өнөөдөр ингээ та бүхэн маань тодорхой мэдээллийг авсан байх гэж найдаж байна. За бүр асуугаад мэдгүй ойлгохгүй юм байх юм бол Modes Academy Instagram болон Facebook хуудас руу та бүхэн бас бичээд онлайн ангид одоо орсон хүүхэд байна, хүн байна гэд тэгээд асуух юмас асууж болно шүү, нээлттэй шүү. Тэгээд онлайн ангийг та бүхэн бас өөр найзуудаа санал болгоорой. За энэ маань одоо Telegram дээр байдаг учраас манай бичлэг хуулбарж болохгүй, скриншот хийж болохгүй, зөвхөн та өөрөө үзэхэд боломжтой байгаа. Тийм болохоор өөр найзаагаас 20,000 төгрөг шүү, тийм ээ. 20,000 төгрөгөөр бас бүхэл бүтэн одоо юм хувийн хөгжлийн хичээлийг за таврын алхаа гişээг бас ингэж сурах хичээлийг үзүүл их өөрснө хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд хамгийн одоо онцлог нь юу гэх юм бол онлайн хичээл бол ерөөсөө таны орон зайраас хамаахгүй, хаана байгаа ч хамаахгүй, за хүүс хамаа байхгүй, насны одоо хязгаар гэж байхгүй. За тэгээд таны одоо өндөр байна уу, нам байна уу, өргөн байна уу, бүдүүн байна уу, за тэгээд өгдөл байна уу, байхгүй нь хамаа байхгүй. Сурахыг одоо хүссэн хүн болгонд зориулсан гэдгээр одоо онцлогтой шүү. Тийм болохоор та 80 настай ч бай, 8 настай ч бай, те өргөн ч бай, одоо нарийнхан ч, өндөр ч, намхан ч найзуудаа бас ингэ санал болгоорой. Дүү нартай, эгч нартай, эмээдээ өвөөдөө санал болгоорой гэж бас хүсье. Тэгээд та бүхнийхээ одоо энэ дэмжлэгээр онлайн анги өшөө илүү гоё одоо хөтөлбөртэй болоод өшөө илүү гоё олон одоо юм хүрээлэлтэй болоод өргөж ухаа гэж бас найдаж байгаа шүү. За ингээд өнөөдрийнхэн мэдээллийг өгсөн гэж бас найдаж байна. Тэгээд хатнаагч бит хоёр одоо хичээлдээ дараагийн хичээлд бас бэлтлээ. Тэгээд та бүх маань сайхан амарцгаараа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд энэ тавтад тийм ээ бүгдээрээ орой уулзцгаая. За маргааш бид нэр хэдэн цаг бичлэг орох талаар бас цагийн тодорхой биччин тухайдаа үзээд та бүх маань хамт байх хүмүүс байвал нээлттэй шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд бүгдээрээ сайхан амарцгаараа Modes Academy байла. Баярлалаа. Баярлалаа.